Record number 5. За яцгаа манайхаа энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд тэртээ 1994 онд нээлттэй хийж байсан It Could Happen to You хэмээх Домогт Николас Кейжийн тоглосон киног товчлон өргөх гэж байна. Ингээд бичлэгэнд орцгоё. За ихүү кино маань эхлэхэд яг одоо кинотеатруудаар гараад байгаа цасан цагаанаас илүү сайхан сэтгэлтэй заасагсан юм аа. Ер нь бол хоёр үгээр хэлэхэд маш сайн залуу болох Чарлиг бидэнд харуулна. Тэрээр сайхан сэтгэлтэй, тусч, нөхөрсөг, ажиллаа сайн хийдэг, үнэнч, шударга гэд тоочод өвл бүхий л сайн сайхан зан чанаруудыг агуулсан цагдаа юм аа гэж. Харин энэ бол түүний үзэсгэлэн дэхнэр Muriel. Тэрээр амьдралыг яг л мөнгөний нүдээр хардаг. Шууд утгаарай. Тэрээр нилээд өөртөө ихтэй, амбицтай, тийм л өсгөө. Харин энэ хөвсгөө бол хатагтай Биаси Ивона. Түүний нөхөр аллах Биасийн зээлийн картыг нь ашиглан $12,000 зээл тавьчаад тэр чигээрээ зугатаацнаас болоод түүнийг их өөр төлбөрөөр барагдуулахыг шаардаж шүүхээс дуудсан нь. Тэрээр мөнгийг ягаад ч төлж дийлэхгүй болохоор ийхүү давбарлаа зарлана. Ивана хичнээн энэ зээлийг чинь би тавиагүй манай нөхөр болох Биаси энэхүү үрээ чи тавьсан штэ. Надад ямар ч хамааралгүй байх ёстой гэсэн ч түүний нэр дээрх дансыг ашиглан энэхүү зээлийг тавьсан болохоор тэрээр яалтчгүй энэ үрийг төлөхөөсөөр аргагүй болж байгаа нь. Дараагийн хэсэг солигдоход Muriel Чарлиг суглаа болоод авчих. Өнгөрсөн шөнө аав минь зүүдэнд минь орж ирсэн. Энэ ямар нэгэн дохио ах гэж хэлдэг. Харин Чарли чи аавда дургүй шүү дээ. Ингээд Чарли найз Ботогоо хамт явах зураа суглаа хөдөлтөж явдаг. Бууч намайг турж өгөхөөс өмнө хоёул явж мэдүүл яасан бэ гэснээр тэр хоёр нэгэн цайны газар ороход тэр цайны газарт Ивана зөөгчөр ажилладаг байж таарна. Ингээд тэр хоёр аяг кофе захиална. Хоолоо хүлээж авах зур гинтгэн доотлох ирж явхаас өөр аргагүй байдал орно. Тэр хоёр ч хөөрхөн яг л сургуулийн найзууд шиг өнөөдөр чиний даах хэлж өгөх шүү гэснээр Чарли төлбөр тооцоогоо хийгээд цайны мөнгө өгөх гэтэл түүнд ямар ч мөнгө байхгүй байдаг. Европын орнууд олон Америкт цайны мөнгө өгөх гэдэг нь бараг л соёл шиг зүйл болчихсон болохоор тэрээр за яг хоёлаа тохирохъя. Надад суглаа байна. Хэрэв би эндээс маргааш мөнгө очих юм бол чамд талын өгье. Хэрвээ хожихгүй бол би чамд буцаж ирээ цайны чинь мөнгөг өгөх болно гэж хэлдэг. Харин Ивана түүнлөө хараад над чиг азгүй хүн даацтай ирнэ гэж бодоо юу. Хоёлаа дахиж уулзахгүй байлгүй дээ гэж хэлдэг. Их оролцоход Muriel болон Чарли хоёрын харилцаа тийм сайн гөгдөхийг бид мэдж аавна. Muriel болохоор амьдралаас арай илүү их зүйлийг хүсдэг бол Чарли болохоор яг одоо байгаадаа нэлээд сэтгэл хангалуун байдаг. Muriel Чарлиг 27 он гэж бичээрэй гэсэн ч Чарли 26 он гэж бичсэн байдаг. Үүнд нь Muriel нэлээд уурлана. Ягаад гэхээр тэр хоёрын гэрэлсэн өдөр нь 27 онд байсан билээ. Харин Чарли болохоор 26 тэмдэглэдэг болохоор 26 гэж бичсэн байдаг. Телевизээр 26 гэх дугаарыг сонсон Muriel очин шалгаж үзэхэд тэд цуглааны хамгийн том шагналыг хоцсон байдаг. Инхүү Muriel бөөн баяр олон өсөж дэвхцэн. Харин Чарли болохоор гайхширсан байдалтай. Би яагаад баярлахгүй байгаа юм бол гэж хэвдэж байхдаа тэрээр өдөр зөөгч бүсгэд амлсан амлалтаа санаж Muriel гэлгээд Muriel ч бөөн уур. Хин л $4 сая арай гэж хожиж байхад түүнийхээ талыг нь танихгүй хүнд өгөхийг хүсэхгүй дээ. Чарли чудраг зан гаргаад би түн цайны мөнгө өгнө гэж амласан. Тэглэж би чиний өгсөн тоог бичсэн бол бид юу ч хожихгүй байсан гэж хэлдэг. Харин Muriel ингэж хэлэх хэрэггүй Чарли. Миний зүуд нь нас орсны эцэг минь орж ирсэн гэдгийг чи бид хоёр хоёлаа мэдэж байгаа. Хэрэв би чамайг суглаа ав гээгүйсэн бол чи очиж суглаа авахгүй байх байсан. Гой Чарли, надад хайртай юм бол түүнийг март гэж хэлдэг. Маргааш өглөө нь болоход Чарли нилээд эргэлзсэний эцэст цайны газар ордог. Түүнийг инхүү цайны газар орж ирэхэд Ивана тэнд байгаа бүхий л хүмүүсийг хэнийг ч үл ялгарлан бүгднтэй сайхан харьцах бөгөөд Чарли дээр ирнэ өчигдрийн явдалд уучлал хүсэж түүний хувьд үнэхээр хүндхүү өдөр байсныг хэлнэ. Үүнийг нь харсан Чарли сонголтыг Иванад үлдээхээр болж түүнд хожлын мөнгөний талыг авах уу эсвэл цайны мөнгийг хоёр нугалж авах уу гэсэн сонголтыг өгнө. Харин Ивана хожлын мөнгөний талыг авах сонголтыг хийн. Чарли Иванад хандаж чамайг ийм сонголт хийгээсэй ч гэж би хүсэж байлаа гэж хэлдэг. Харин Ивана тэгэд бид юу хоцсон юм бэ гэхэд Чарли $4 сая гэж хэлнэ. Эхэндээ Ивана хүнд нэгтгэдэггүй. Хин л $4 сая хожижлаа. 2 саяыг нь чамд өгнө гэж амласан болохоор чамд өгөх гэж ирлээ гэхэд итгэхгүй дээ. Инхүү Чарли түүнд үнэн гэдгийг нь итгүүлснээр Ивана бөөн баярлж тэнд байгаа бүхий л хүмүүст мөхөөлц тараа баяраа хаваалцсан. Энэ хооронд нөгөө үлэн дарга нь үлэнтөд бүх тооцоог бүртгээд ээж идэв. Гэвч Ивана би энэ бэлгийг чи авч чадахгүй байна. Би үнэхээр их хүсэж байна. Дааж би үнэ чи авч чадахгүй нэ гэж хэлгээд Чарли би чамайг энэ бэлгийг аваасаа гэж хүсэж байна гэснээр тэрээр $2 сая авахаар болдог. Muriel Чарли галзуугаар нь дуудаж чамд галзуугийн цам зүсгээд галзуугийн имлэг твтүүлэл таарна гэхэд Чарли би зөв сонголт хийсэн гэж түнд хэлээд тэр бол сайн бүсгүй. Бид түн чангалын мөнгө хуваалцсныг хотынх нь сонсоод бүгд чамайг мэддэг болох болно. Бүгд чамайг хайрлан хүндэтгэх болно. Чи алдартай болох болно хайрт мань гэдэг. Харин Muriel нэрээ гэж өв. Тэд намайг шампаны реклам тоглох болов гэхэд Чарли тэглэг авахтай хайрт минь бүгд чамайг алтан зүрхэд Muriel гэж дуудах болно. Тэрч бүхэл чамайг хумсны рекламд ч тоглоолно гэдэг. Харин Muriel
Наанаас чинь ашиг гарна л гэж найдаа гэж хэлдэг. Ихүү шагналын мөнгийг гардуулах үеэр тэнд нэгэн цагта цайны мөнгөнд 2 сая долларыг өгөх гэж байна гэх сургаар тэнд байгаа бүх сэтгүүлчид Чарли болон Мөрөөл дээр ирж шавдаг. Нэгэн сэтгүүлч Мөрөөлөөс та өнөхөр нөхөр чинь танихгүй эмэгтэйд 2 сая долларыг цайны мөнгөнд өгч байгаад харамсахгүй байна уу гэж асуугаад Мөрөөл би огтхон ч харамсахгүй байна. Манай ажлын газрынхан намайг алтан зүрхэд Мөрөөллаа гэж дууддаг гэж хариулдаг. Мөн тэрээр энэ хэрэг ямар нэгэн ивент итгэгчнэр байгаа л яг одоо надтай холбогдорой гэж байдаг. Ийхүү хоттой 2 цагта зөөвчийн гарыг 2 сая доллараар цайлгаж гэх мэдээлэл тарна. Та нар хэрвээ 2 сая доллар очсон бол яах вэ? Мөрөөлөө увдлав бүхий л үнэтэй чамин ганган хийнцэрхсэн дэлгүүрүүдээр бүгднгээр нь орж мөнгийг стол цацаж байдаг. Тэрээр Чарли танд нь би одоо л аз жаргалтай байна гэж байдаг. Нэг талаараа хөөрхөн юм шиг. Түүнийг аз жаргалтай өмбөн үнэтэй шүүбэ өмсөн гарч ирэхэд ангийн ус эсэргүүцэгчнэр түнлөө бодог цацаж өрхөнө. Харин Иванагийн хувьд түүний бараг л дуурдаг утсанд нь дуудлагууд араасаа ирнэ. Бүр түүний хуучин нөхөр нь залгаж түүний бүх мөнгийг нь авч явсандаа уучлах хүснэ. Харин Ивана чи намайг мөнгө хөдсөн болохоор л залгаж байгаа зү гэхэд түүний нөхөр нь тийм үү чи бүр мөнгө хөдсөн юм уу? Би мэдээгүй юм байна гэж хэлдэг. Тэрээр Иванаг дахин зэлдэх гэж нилээд оролцсон ч Ивана ихэндээ уясж байгаа шинжтэй байснаа дахиж над руу битгий залгаарай гэд уцаа салгана. Бүгд л мөнгө хожиж дор жаргалтай байхад харин Чарли л нэг сүйдүүлж баярлдаггүй. Учир нь тэрээр өмнөх амьдралдаа нилээд сэтгэл ханамжтай түүнд таалагддаг байсан бол мөнгө хожсноос хойш түүний амьдрал нь оронгоор эргэж нэгэн түүний мэддэг байсан амьдрал нь дахиж хизээж буцаж ирэхгүй байсантай холбоотой. Чарли маань чинь тухайга найзтайгаа ярина. Байнга гүйцэлдэг Солонгос дэлгүүрлөгөө ороход эзэн Солонгос нь нэг л баргаар царайлчихсан зогсож байдаг. Мөн эргэн тойрны үйлчлүүлэгч нар нь нэг л хэвийн бос, нэг л айс маягтай зогсож байгааг анзаарсан Чарли энэ дэлгүүрийг хүмүүст ирмэж байгаа юм байна гэдгийг олж мэднэ. Хэрэг бичсэн мэдсэн Чарли дэлгүүрээс шууж олоог юм шиг дүргсгэж гараад найз дээр очиод нэмэлт хүч дуудаад би зойрын өнгөлөөр нь орё гэж хэлдэг. Тэрээр арын алгаар дамжин зойроор цэмээрхэн гитэж дээшээгээ гарч байх үед Мань Солонгосын ихнэрийнхэн бие нь муудаад унаад өгнө. Дээрэмчид анхаарлаа сарниулах хооронд Чарли лангуун дээрээс нэг лаадсан зүйл аваад нэгийнхэн толгойг цогч унгаана. Нөгөөх нь буудах гэсэн боловч сумгүй болсон байгааг мэдсэн Чарли шууд гүн очиж нөгөөдхийн барьж авснаар хоёр дээрэмчийг амжилттай барьж чаддаг. Нью-Йорк Пост сонины 1-р нүр дахиад л Чарли. Тэрээр баг зэргийн гэмтэл авсан байх ба үүнээсээ болоод нэг хэсэг хугацаанд чөлөө авахаас өөр аргагүй болсон байдаг. Мөн тэрээр цагдаагийн мэргэжил бол хамгийн хэрэгтэй мэргэжил. Би цагдаа болсноор бахархдаг. Тийм болохоор би цагдаагийн бэлэвсэн эхнэрүүдийн санд $10,000 хэмдүүлж байна гэж хэлнэ. Ийхүү Чарли гэртээ ирэхэд гэрээгийн хэдэн хүмүүс ирсэн ёстой л буулгаж өгч байдаг. Мөрөөл гэрээ 6 өрөө болгоно хуваан зархаар төлөвлөсөн. Бүр болоогүй $100,000 цэвэр ашиг олно. Татвараас ухтны энтергээд нүдэнд бүр мөнгө харагдаастай. Энийг мэдээ Чарлид ерөөсөө таалагддаггүй. Үүнийхээ талаар бороотойгоо буу хаална явахдаа Ивана зөөгч хийдэг байсан цайны газар хөдөлж авсан байхыг алсаас харна. Үүнээс хэдэн өдрийн дараа Нью-Йоркийн суглааны сайтнуудын үдшилэг болж мэдээж Мөрөөл Чарли хоёр өргөдөн очих бөгөөд нэг нь өгн хоцсон мөнгөө хэрхэн зөв хөрөнгөөр олд хийсний үндсэн дээр 40% нэмэгдүүлж чадсан тухай яриа Мөрөөлийн чихний хажуугаар зүгээр өнгөрсөнгүй. Тэрээр шууд л явж очиж хамгаалцгаана. Амхандаа очсон мөнгөө хөөрхөн өсгөчих санаатай байгаа нь энэ л дээ. Харин энэ хооронд иймэрхүү зүйл дургүй Чарли маань димэйл сэлгүүцэж явахдаа Иваног алж харна. Түүнтэй болцохоор очино. Ивана таксины жолооч нь өгсөн мөнгийг нь хариулж чадахгүй байгаа болохоор хариултаа авна гэж зогссон байхад нь Чарли ирснэ. Намайг дагаад хэлээрэй. Хариулт хэрэггүй. Тэр хоёрын хүү ярьж байхад усан онгоцны орхиод явчихнаа хөрхий. Чарли Ивана хоёр орхон ресторан орж хөөрхөн болцоостэй. Ивана бүр Чарли зөрүүлж түүний нэр дээр ширээ хүртэл гаргаснаа хэлнэ. Ивана нөхөртөөгөө 3 жил амьдэрсэн байдаг бол Чарли Мөрөөл хоёр дунд сургуульд байхдаа танилцсан. Чарли маань гал гарахад Мөрөөлийг галаас аварж улмаар тэр хоёр уулздаг болж уулзалт нь болзоо болно. Болзоо нь хамтран амьдрал болсон байдаг. Намуухан аяа уянгалахад Ивана Чарлиг бүжгэнд өрн бууж эхэлсэн. Уулзалт ч гэхүү болзооч гэхүү дуусахад тэр хоёр ахин маргааш нь уулзгаар болж салцгаана. Чарли Мөрөөлд юу гэж хэлэхээ бодно. Түүн дээр очиход Мөрөөл түүнийг онгоцон дээр байгаагүй ч мдэггүйгээр барахгүй нөгөө яриа өдөөдөөс нь өвгөө чихтэд авсан байдаг. Маргааш өглөө нь болоход Чарли Ивана хоёр уулзсан шинэхэн хосоо чиг л өдрийг аз жаргалтайгаар өнгөрүүлцгээв. Хамтдаа роликоор голгож хүмүүст өнгөө метроны тасалбар худалдан авч өгч байрныхаа хүүхдүүдтэй хамт стадионд очино бейсбол тоглоно. Тэд хамтдаа үнэхээр аз жаргалтай байж чаддаг. Ийхүү өмсгөлжингээ явах цаг болж Чарли гэртээ буцаж ирэхэд Мөрөөл түүний хувцснуудыг цонхоор гаргаж шидлэж байдаг. Ивана тэр хоёрын хамтдаа исэн зураг нь сонид нийтлэгдсэн байгааг олоод харсан байлгүй яах вэ? Тэр хоёр нилээд маргалцсны эцэст Мөрөөл түүнээс салмаар байгаагаа хэлнэ. Ийхүү Чарли минь гэрээсээ хөөгдөж очсны найз дүүн ганцаж удаа олон үнэтэй буудалд очиж хонохыг санал болгосноор тэрээр Нью-Йорк хотын хамгийн үнэтэй буудал болох Плаза буудал руу явна. Харин Ивана гэртээ ирэхэд нь хууч нөхөр нь ирсэн байх ба түүнийг жаахан мөнгө өгч $50,000
Тэгээл цаашаага би өөрийгөө аваад явчихна гэж гуйдагч. Ивана түүнд огтхонч нүрэ өгөхгүйгээр явахыг хүссэн ч тэрээр мөнгө өгөхөөс нааш явахгүй гэсэнд өөрөө явахаар шийдэж гэрээсээ явна. Иванаг буудалд ирнэ өөрөө зохиолж байх үед Чарли ч мөн адил ирж таарна. Ингээд тэр хоёр тус тустай өөрөө авдагч. Ивана оройн Чарлиг өрөөнд ирж хамтдаа Netflix үзэхээр болно. Тэднийг буудлаа самтаа гарч ирэхэд хэвлэлийнх нь угтаад авчихсан байлгүй яах вэ? Хэрэг явдалч мандаж мөн л бөөн шууг адагдана. Энэ явдлаас хойш мөрөөл Чарлигаас хожсон мөнгөнийхөө талыг нэхэмжлэнэ. Чарлиж "Аваа, надад хэрэггүй энэ тэр" гээд энэ хэргийг шууд л дуусгах хүсэлтэй байдаг. Харин мөрөөл гар бариад бугуун эрдгийн жишгээр Иванагийн 2 сая долларыг мөнөд авахыг хүсдэг. Үндслэн гэсэн чинь Ивана Чарли хоёр мөнгө хожихын өмнөөс ч гэсэн уулздаг байсан ба эхнэрээ санаатаагаар хуурсан гэж байдаг. Энэ удаа харин Чарли тэсэхгүйгээр мөрөөлийн гараас хатгаад авна. Харин мөрөөл бид хоёр үргэлж юм харилцаатай байсан. Тэр бараг л надад байн гар хүрдэг байсан гэд бурж орхино. Ийхүү Иванагийн 2 сая долларыг нэхэмжлэх шүүх хурал эхэлнэ. Чарлигийн өмгөөлөгч мөрөөлөөс тэд хэдний өдөр хорим хийснийг асуухад мөрөөл 27 гэж хэлнэ. Гэхдээ талигач эцэг минь миний зүүдэнд ирж хонжуурын тоог надад хэлсэн гихшээ ухааны ямар ч үндэслэгүй юм ярина. Харин мөрөөлийн өмгөөлөгч Чарлиг бараг л эхнэрээ зоддог болгоно харагдуулж Иванаг болохоор мөнгөний асуудалд орсон болохоор Чарлитай уулздаг байснаар ойлгуулснаар тэд шүүх хурал дээр ялагдана. Ивана шууд л гүйн гарч одно. Чарли удаан хугацаанд Иванаг цөхрөлтгүйгээр хайж нэг нь орой кафед байхад нь очиж уулзна. Ивана Чарлигийн амьдралыг нураасан гэж бодсон болохоор түүнээс сухтаасан байдаг. Тэрээр "Чи сухлаагаар 4 саяыг хожсон байхад надаас ол чи бүхнээ алдсан" гэхэд Чарли түүнд хандаж "Чиний ачаар одоо надад чи байна. Надад мөнгө чухал биш. Чи бол надад ирсэн хамгийн том шагнал" гэж хэлснээр тэдний нэг гэсэн хайр үнэн болохыг бид ойлгож байна. Тэднийг ийхүү уянгалан байх үед нэг нь гэр оронгүй хүн ирж сонхойг нь тогшин идэгцүүл гуйсанд тэд сайхан сэтгэлээр кафедээ оруулна, хоол өгч Чарли бүр өөрийн халаасанд байгаа бүх мөнгөө өгсөн байдаг. Гэвч тэрхүү гэр оронгүй гэсэн хүн нь яг үнэндээ Нью-Йорк хотын алдартай сэтгүүл байж таарч хэдий тэд хамгийн хэцүү үеэ туулж байсан ч өөрт нь хэрхэн сайхан сэтгэлээр хандсан тухайгаа нийтэлснээр Нью-Йорк хотынхан бүгдийн тухай олж мэднэ. Тэдэнд их баг гэлтгүй хандив өгнө. Тэдний кафедээ ирэхэд бөөн мөнгө болно. Мөнгөний чек бүхий захиагаар кафенд дүүрсэн байх бөгөөд нийтдээ Нью-Йорк хотынхан тэдэнд $600,000 өгсөн байдаг. Ийхүү Чарли маань цагдаагийн ажилдаа дуртай нарахгүй иргэн орж Ивана кафега авч үлдэж чадсан байдаг. Харин эдигийн хувьд таксины жолооч болсон байдаг бол мөрөөлийн хувьд нөгөө өвөтөгөө хурмаа хийж түүнд бүх мөнгөө өгөөд бүгдийг алдсан болохоор ээж дээрээ очиж гоо сахны ажилдаа иргэн орсон байдаг. Киноны төгсгөлд зөөгч цагдаа хоёр маань хурмаа хийж байгаагаар тэртех 1994 оны It Could Happen to You хэмээх кино маань яг л энэ үеийн кинонуудын адилаар аз жаргалтайгаар төгснө. За цаг 30 минутын урттай кино гэхэд тэгээ бас үйл явдлын өрнөлийн үед харьцангуй бага байхгүй. Зодиактай харьцуулах юм бол Зодиак бол амар их өрнөлттэй, ярих юм амар ихтэй. Бараг 12 хоног хийж байгаа байхгүй. Хэдийн ажлынхаа хажуугаар хийж байгаа ч гэсэн амар удаан хийсэн гэсэн үг. Тэгээд өмнөх Зодиакийг болохоор бүх скриптээ нэг бүчлэн ингээд үйл явдлуудыг бичиж байгаа. Тэгээ хооллогоо уншсан болохоор харьцангуй хурдан хийсэн. Энэ удаагийн бичлэгийг болохоор шууд бичлэгнүүд нэг тийм амьд юм шиг мэдрэмж өгөхгүй байгаад исэн болохоор одоо скрипт бичгүүгээр хооллогоо шууд уншия гэсэн чинь амар их цаг алдчихлаа. Хэрвээ ямар нэгэн ийм кино товчлол юм уу, иймэрхүү бичлэг хийдэг тийм туршлагатай хүмүүс байх юм бол доор комент бичиж зөвлөгөө өгөөрэй заяа guys. Тэгээд бай. Дараагийн бичлэгээр уулзъя.